Тийм үстэй. Чиний эхлүүлээд ихтэй. Тайм бацхан өрхөмд төчтэй. Анда битидик. За эхлэл анда. Зүгээр далд хүнсээр сэтгэлүүний талаар юм гэл тэр чин гоё. Тэг болоо. Тий, тэгэл бол. За өнөөдрийн бит хоёрын сэдв бол даалт ухамсар, сэтгэл, амьдрал өөрчлөлт гэх сэдвээр ярина. Тэгээ даалт ухамсар хэрэг юу санагдчихэв? Зүгээр камер руу гарах. Эйгүү санагдчихэв. Далд ухамсарын талаар ярина. Тэгэхээр чиний хувьд далд ухамсар гэж юу вэ? Яг хав даалт ухамсар гэдэг зүйлийг ийм байдгийм байна гэдгийг би одоо юу гэдэг нэг 10 жилийн өмнөөс л ойлгож эхэлсэн. Даалт ухамсар гэдэг зүйл нь мэдээллүүдийг авсан. Гэхдээ хизэнээсээ л хүн төрөлхтөнтэй байсан. Яг тэр Зигмунд Фройд бол 20 дугаар зууны үед яг даалт ухамсар буюу үйл ухамсарлах уу гэж л нээсэн юм байлээ. Гэхдээ энэ бол хүн төрөлхтөнтэй байсан л зүйл. Бидний яг жинхэнэ мөн чанар бол яг тэр даалт ухамсартай байдаг гэж одоо үзээд байгаа байхгүй. Яг гэдэг. За ингээд бид хоёлоо л одоо ингээд яг гаднаасаа бол ингээд бусдад бол нэг 10-20% мэдэгдэж байгаа. Тэгэхдээ жинхэнэ хинбэ гэдэг нь даалт ухамсартай байдаг. Нэг яг нэг түгээмэл жишээ байна шүү дээ. Мөсөө бол тий 10% дээрээ үлдсэн доороо гэдэг. Тэгвэл далд ухамсар үйлдэлээр ингээд илэрх үү? Үргэлжил баг үйлдэлээр илэрч байгаа шүү дээ. Үйлдэлээр илэрнэ. Тийм. Тэгэхээр баг ил байгаа юм шүү. Тийм. Ер нь тийм. Даалт ухамсарт чинь үйл ухамсарлах уу буюу одоо ямар нэгэн байдлаар юу гэдэг нь толгойд охийг гэж тохихгүй гэж хэлье гэж хэлэхгүй ч гэдэг юм уу те. Гэхдээ үйлдэгдээд байгаа үстэй. Гэхдээ бид тэрийг энэ бол бидний даалт ухамсараас гарч байгаа гэж мэдэхгүйгээр ямар нэгэн зүйлийг үйлчдэг. Тэгэхээр нэг ясандаа одоо чи өөрийгөө яг яаж байгаагаа мэдэхгүй байх нь шүү дээ тий. Чи хэн гэдгээ мэдэхгүй болж тарах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт босд хүмүүс чамайг мэдээд тахна шүү дээ. Босд хүмүүс чиний үйлдэлийг хараад чамайг мэдээд тахна. Яг босд хүмүүс бидний үйлдэлийг хараад гэж бас тэхгүй хаа. Манийх нь бодлоо. Яг даалт ухамсар гэж зүгээр яг гүн гүнзгий оруулах юм бол тийм. Гэхдээ өнгөцхөн талдаа болохоор ухамсаргүй үлдэж байгаа үйлдэлүүд хүнийг бүтээгээд байгаа. Ер нь бол чиний алхаж байгаа хүртэл чи ямар ч бодохгүйгээр алхаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр тэнцэнээс хүмүүс чамайг харж дүгнээд байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэнцэнээс чинь харийц маань гарч ирж байна. Бүх юмнууд нь яг ингээд үйлдэлээс нь гарч ирээд байгаа. Ярьж байгаа ярианаас дүгнж байгаа. Гэхдээ өнгөцгөн хэсгийг нь зарим нэг яг ухамсаргүйгээр рефлексээр үйлддэг юм байгаа гэдэг шүү дээ. Тэрийг бол одоо юу гэдэг нь хараад нэг энэ хүү ийм зуршилтай ч юм нэг иймэрхүү зантай юм байна. Тэр нь манийх нь бодлоор бол яг тэр нэг мөсөө уулын нэг 20% дээр байдаг гэдэг шиг 10% дээр байдаг гэдэг шиг тэр хэсэг нь баггүй. Эсвэл тийм одоо нөгөө нэг байгаа 80% чинь бүр нөгөө сэтгэлийн юм чандд нь байгаа юмнууд байх нь шүү дээ. Ил гаргаж маргаж чаддгүй ч юм уу тий. Тийм юмнууд бас байх боломжтой юм шиг тий. Гэхдээ шууд яг тэргээр нь дүгнжээс болохгүй л хальта. Яг мөсөн уулаар ч юм. Энэ зүгээр олон талтай л. Бид нар чинь нэг ийм нэг одоо даалт ухамсарт гэж хэлж болохоор баг нэг генийн төвшөнд бүр удамшаад ирсэн юм. Гэхдээ бид нар энийг бүр яг ингээд баг нэг ингээд цаанаасаа л ингээд үйлдэж идэг. Нэг шүтлэгтэй холбоотой зүйлс шүү дээ. Би бол тэгж хардаг байхгүй. Тэгээд өөрөө бөөхөн болохоор ч тэгдэм юм. Тийшээ холбоод. Гэхдээ угаасаа эн чи юу рууч холбогдно л доо. Тийм чинь даалт ухамсар шүү дээ. Тийм. Тэгэхээр шүтлэг рүү холбохоор тэгээд сонирхолтой юмнууд нь юу байгаа юм? Одоо зүгээр монгол хүний онцлог жишээ нь өдөр болгоно харж байгаа үстэй. Нэг жоох юм болохоор үзүүлээ хараалаа гэдэг байгаа юм шүү. Тэ. Эсвэл нэг юм харж байгаа да гэдэг ч юм уу те. Тэг юу гэдэг эсвэл нэг засал насл хийлгээд тач гэдэг юм уу. Гэхдээ нэг юм бол. Гэхдээ баг бидний хувьд бол тэр нь баг одоо бүр олон гэж хэлээр нэг тиймэрхүү явсан болохоор зөв миний бодлоор бол баг ухамсаргүйгээр шахуу ингээд нэг л юм болохоор байгаа шиг байна. Бас тэгж бас хэлж болох юм те. Гэхдээ яг үнэндээ бол зүгээр мухар сүсгний асуудал байгаа даа шүү дээ те. Гэхдээ тэр чинь үе дамжиж ингэж ирэнгүүтээ биднэрт төрхөөс маань л тийм байсан. Тийм. Тэгэхээр энэ даалт ухамсарт хадгалагдж байгаа зүйл зүгээр удамшиж байгаа бас олон дахин удаагийн давтамжаар одоо програмчлагдж байгаа. Тийм. Одоо тэгэхээр нэгсэнд сүүгээ өргөх үү? Тэр мөр бол яг даалт ухамсарч зүгээр хий гэж хийж байгаа юм шүү дээ тий. Гэтэ өргөх тэгэхээр өргөх нь бол яг тэр хийж байгаа
Гэхдээ ямар нэг юмнаас одоо юу гэдэг нэг юм болохоор би нэг юм хийх хэрэгтэй гэдэг нь баг ухамсаргүйгээр шахав. Яаж байгаа ч юм те. Тийм багхгүй. Тэгээ бас энэ чинь даалд ухамсар энэ айцтай, итгэлгүй байдалтай маш их холбогдоод байгаа байхгүй. Хинч би итгэлгүй гэж байх болохгүй хэвчээ. Тэгэхээр зүгээр эхний зүгээр хөнгөн яахад бол зуршлаар л ярих юм байна л да. Ер нь одоо хэдүүлээ дадал зуршлуудаа солиил гэдэг юм ярих юм байна. Тэгжээж одоо нэг ухамсартай юмаа суулгаж ийж юм сурна ч гэдэг юм уу тий. Ажил хийхдээ ч юм уу. Тий. Тэгж авч болох юм. Гэхдээ яг тэгээд ерөөсөө тэр бас юу байхгүй. Тэр Милтон Эриксон гэж тэр бас мундаг одоо ховсын чиглэлээр маш гарсан. Бүр Эриксоны ховс гэдгийг хүртэл үндэслсэн. Тэр хүний хэлж байгаагаар бол чамайг даалд ухамсар чинь тодорхойлж байгаа гэж яг жинхэнэ бодтоор бол ухамсаргүйгээр үйлдэгддэг зүйлс чинь чамайг тодорхой. Энэ чинь ганцхан нэг зүгээр ингээд бие хөдлөлөөр биш. Тий. Амьдралын үзлээр нь хүртэл даалд ухамсар чинь гарч иж байгаа байхгүй. Нөгөө бодол санаагаар нь хүртэл явж байгаа шүү дээ. Тэр чинь бодож байгаа юм аа өөртөө нэг өсөндөө суулгаж л байгаа. Тий. Тэгэхээр зуршлаараа нөгөө нэг юм болохгүй юм аа өөрөө ирэхгүй бодох ч юм уу тий. Тиймэрхүү юм бас байгаа шүү дээ. Тий. Чинь одоо ингээ хүмүүс зарим хүмүүсээс харж яхад ингээд одоо нөхцөл байдал нь ингээд дүгнээд үзэх юм бол тийм ч хүнд биш хэрнээ юмыг маш хүн дээр хүлээж авдаг хүмүүс юм. Ингээд баг өөртөө харьцуулах юм бол чи баг гайгүй юм шүү гэмээр чи баг надаас дээр амьдраад байгаа юм шүү гэмээр боловч юмыг бүр байгаа байдлаас бүр амар хүн дээр хүлээж авдаг хүмүүс юм шүү дээ. Эсвэл би ийм л хүн гэдэг тий. Тэгэхээр бас бодлоор тэгэхээр тэр одоо тэр Эриксоны үг бол чамайг даалд ухамсар чинь тодорхойлж байгаа гэж айгүй гол нь олсон юм бол. Тэгээ бас нэг юм үг гэдэг шүү дээ. Монголчуудын ам мутын заяа муу гэж. Тий. Эцэг хичээл заяа чинь юу биш лөө. Тэгээд сэтгэлдээ галтай бол тулхандаа галтай тэр сэтгэлд нь гал байхгүй бол амьдралд нь байхгүй. Амны бэлгээс аштын бэлэг. Тий. Тэр чинь бас оюун санааны юм явж байгаа шүү дээ. Сайн явахаар муу өх. Юу лээ? Нааш юм шиг болоорой. Гайгүй удаа шүү. Тэгээд одоо юу гэдэг би яг зүгээр энэ даалд ухамсар гэдэг зүгээр ингээд жоохон ингээд бодоод бас нэг юм сонирхоод нэг сонирхоод ингээд ер нь сонирхдаг байхгүй юу. Тэгээ үзэхээр энэ бол бүр маш том сэдв байхгүй. Гэхдээ тэр гэхий эцэсгүй маш олон талтай сэдв. Дээр доор гэх юм байхгүй, баруун зүүн гэх юм байхгүй. Маш олон талын юм сэдв болдог. Тэг хувь хүний энэ хөгжилтэй ч гэсэн маш холбоотой болдог. Тэгж хараад байгаа. Зарим хүмүүс чинь нэг одоо юу гэдэг бүгдээ адилхан сургууль сураад төгсгөөр бүгдээ амжилтанд хүрээд идэг шүү дээ. Спортын сургууль, урлагийн сургууль янз янзын хүмүүс төгсөж байгаа л үү. Өөдөө жилд хэдэн ч хүн төгсдөг. Бүгд алдартай ч юм лаг болохгүй байдаг шүү дээ. Тэгээ энийг бас тодорхой хэмжээнд даалд ухамсартай холбож болж байгаа байхгүй. Гэхдээ даалд ухамсарт угаасаа бүхэл юм орж байгаа. Тэнгүүтээ тэр авиас чадвар хүртэл орж байгаа шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Зүн бүлэг хүртэл орно. Тий. Бүхэл юм орж байгаа. Тэгэхээр энийг чинь яг нэг ингэж яах юуг юм бэ? Тэгэхээр зүгээр нэг юмыг нь сонгож авч болох юм байна. Одоо даалд ухамсар сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг ч юм уу. Тэгж нэг яануу гэхээс яг даалд ухамсар гэд бүгдийг ингээд ярих юм байна. Эсвэл чинь зүгээр дадал зуршил үйлдэл хөдөлгөөн хүртэлтийн дотор явж л байгаа шүү дээ. Тийм. Дуусахгүй юм болж байгаа байхгүй. Тийм. Одоо бараг партник 2 3 явах юм аа. Тийм. Сэтгэл зүй чи яг ер нь юу гэж бодож байна өөрөө? Сэтгэл зүйдээ холбоол яах вэ гэж юу? Тий. Тэгвэл одоо яах юм бол таа. Сэтгэл зүй даалд ухамсар 2. Гэхдээ бодлосоо л эхлэх байх тэгвэл. Өө нэг юм өөр ирэхгүй муу юм боддог. Тэгээд тэрэндээ юм дадал болцсон хүмүүс байгаа шүү дээ. Зуршил болцсон. Тий. Одоо баг өглөө босгосоо эхлэх жишээ. Өглөө гой босч чаддаггүй. Тэгээд тэр нь бүр тэгээд сурцсан. Тэгээд нэг ингээд бүр байнгын хөвшмөл өглөө босохдоо ингэж нэг юм ядарсан ингэсэн тэгсэн байдаг. Байдгаас ахуулаад тэр чинь сэтгэл зүйд нөлөөлөд явах байх л гэж бодож байна. Юу нь бол. Тий. Би бас одоо бодож байгаа байхгүй. Зарим ингээд хүүхдүүд
одоо яг үндэ бод амьдрал дээр бол угаасаа хүүхд толгон яг хүүхд насаараа байдгүй шүү дээ. Одоо Монголын зарим нийгэмд бол архич аав ээжтэй ч гэдэг юм уу. Тэгсэн чинь бүр тийм судалгаа батлагдсан шүү дээ. Хүчрхийлтийг хүртдэг ч гэдэг юм. Эсвэл байнгын шүүмжлүүл загнуулдаг ч гэдэг юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар бие сэтгэлийн дарамтанд байсан хүүхдүүд биеийн хөгжил нь хүртэл бусд юугууд бол арай хөгжил багтаа байдаг. Дээрээс нь сэтгэл зүүн одоо тэр одоо стожинг нэг олон дахин одоо янз янзаар ингээд доромжлуулаад ч юм уу эсвэл доош нэгээ ч юм уу хин нэгэндээ харьцуулаглаад ингээд өссөн хүмүүс цаанаасаа л өөртөө итгэлгүй. Тэгээд амьдралд би чадахгүй би ийм. Гэхдээ трийг нэг өөрөө тэрнээс болоод тэгсэн шүү гэж мэдгүй. Угасаал зүгээр тэгээл өөрийнхөө одоо програмчлалсан гэсэн үг. Тэгэл өссөн. Тэгэл тийм л болцсон. Тийм л болцсон. Тэгээд угаасаа тийм хүнээс амьдрал итвэх маш муу гарна. Тэгээд дараа нь хамгийн гол нь том болоод тэрийг олохгүй. Яг юунаас болоод би ингэж байна гэдгийг олохгүй. Нэг л болж өгдөггүй. Тэгээд заримдаа хүмүүстэй таардгүй ч юм уу тэгээд өөр юмнаас хайгаад эхэлж байгаа байхгүй юу? Одоо магадгүй надад хараал байна гэдгээс эхэлчихэж байгаа. За би бас яг одоо тийм жишээд байгаа шүү дээ. Миний энэ даалт ухамсарт нэг ийм програмчлагчаад би ингэж байгаа юм биш. Эсвэл тэрийг үүлийн үртэй холбож бодож болно шүү дээ. Тийм үстэй. Эсвэл үгүй ер нь юутай ч холбож байна. Магадгүй өчтөр нэг муудалцсан хүн энэ над юм хийчлээ гэж бодчихлоо шүү дээ. Гэдэг ч юм уу те. Эсвэл угаасаа би заяагүй хүн ч гэх юм уу тэр. Тийм. Тэгэхээр ялтчгүй л нөгөө багаас явсан юмнууд нөлөөлөх тал бол байж л байна л та. Ялтчгүй. Тэгээ тэрийг ер нь бас яг тэгж нэг одоо бол тэгтээ гайгүй бодож байгаа байх л та хүмүүс те. Нэг хэсэг бол бараг боддггүй байсан шүү дээ. Угаасаа энэ юм хүн ийм хүн гээл одоо тэгэл өөрийгөө ч гэсэн би азгүй хүн ч гэдэг юм уу тэгэл яваал байдаг гэсэн. Одоо бараг сэтгэл готрол итер гэдэг юм имгэг байдаг, өвчин байдаг гэдгийг бараг саяхан бид нэр ойлгоод шүү дээ. Дөнгөж саяхнаас тэрнээс өмнө бол бид нар хямар сүлттэй л холбож боддог гэсэн баг бараг. Тий. Яг уу тэгтээ тэрний сайн тал байна уу? Юуны сайн тал байна гэж. Одоо яг хямар сүлттэй сэтгэл готрлыг холбочлоо шүү дээ. Нэг л гундаад сэтгэл готрлыг тэгж бодож байгаа бол сэтгэл гот жишээ нь одоо юу гэдэг тухайн ингэж бодолтой байлаа. Тэр хүүхд нэг хүүхд заяа багаасаа ингээд янз янзын шүүмжлэл юм амссаар байгаад өөрийн ирэхгүй өсвөр наснд сэтгэл готролд орчиж. Тэгтээ сэтгэл готрол шүү гэдгээ мэдэхгүй. Гэхдээ энэ бол багын шархаас нь болсон сэтгэл готрол гэж бодъё. Үүс гүр нь багаасаа. Тэгвэл одоо юу гэдэг галанд очиж ном уншуулад тэмэрхүү шүү дээ. Яг бас яг мэдээж тэр сүлт гэж юм байх тийм байна. Тэр бол үүсэхгүй л дээ. Тэгэхээр тэгээд холбох юм бол тэгэл төөр авчих шүү дээ. Тийм. Гэхдээ зүгээр яг би болохоор авах юмыг нь зүгээр үнэхээр тэр чинь мэдэхгүй байгаа юм чинь. Гаргалгаа нь байхгүй байгаа юм чинь. Яг юунаас олсноо мэдэхгүй. Дээрэс нь хажууд нь чи ингэсэн биш үү гэж хэлэх хүн байхгүй шүү дээ. Тийм тэр цаг үеийн тийм. Тэгэхэд ядаж нэг давцаг хийсэхээр тэр чинь нэг юм жоохон юм авах юм болов тал гэж яахгүй да нэг жоохон арай жижигхэн оч аваад тэгээд тэрийг гоё ашиглаад нөгөөтгөө босонгуудаа би ингэж болчлаа шүү дээ гэдэг ч юм уу. Бовдож болох юм. Тэр нь миний бодлоор бол төр зүрх ахлах. Тий харин тийм төр зүрийн. Тэгвэл яг нэг ингэсэн би нэг сая нэг судалгаа хийжсэн чинь ингэж байгаа байхгүй. Бас энэ даалт ухамсарын талаар ярих бол энэ их зүгээр болоо. Дадал зуршил нь даалт ухамсар нь дадал зуршлыг нь бас бүтээгээд байгаа. Жишээ нь юу гэдэг одоо за нэг бүр амар одоо архины хамааралтай гэр бүл байсан хүүхэд гэж бодъё л доо. Тэгээд арх хүмүүс ч уухаараа битээ арх угаараа гэл нэг амар яриад идэв үстэй өстой муухай шүү гэл. Тэгтэл битгий бол гэдгийг энэ даалт ухамсар хүлээж авахгүй. Хүлээж авахгүй тэг гэж ойлгоод идэг өө. Зүгээр тэр арх гэдгийг л ойлгоод байна. Арх гэж ойлгоод байна. Тэгэхээр сүүлийн дээр судалгаагаар юу н арх чинь ч юм уу эсвэл харт амхны хамааралтай ч юм уу тиймэрхүү хүмүүсийн хүүхдүүд бараг яг тиймэрхүү зам руу орох нь бараг 80% тань гэж байгаа байхгүй. Айгу өндөр хувьтай гэж байгаа. Ягаад гэвэл тэр хүмүүс одоо хүүхд чинь нэг аав ээжийн тойл штэ. Яг тийм амьдрал үтцсэн учраас даалт ухамсар нь тийшэл хөтлөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас сүүлийн ярьж байгаа нь бас нэлээд л бид мэдхгүй ойлгохгүй аюух гаргаж ирээд байгаа юм л гэж. Тийм байх боломжтой. Гэхдээ одоо нөгөө нэг хоёлоо химер гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэр химрийн сан манч байд юм уу те. Гэхдээ яг одоо миний яг одоо ойлгосноо би сая нэг хэсэг тийм байхгүй гэж яваад ерөнхийдөө тэгээд зөвхөн
яг нэг юм механикаар яриад байгаа байхгүй юу? Одоо сэтгэл зүй гэдэг чинь ингээд задлаад үзэхээр яг одоо ингээд тэгээд гэдэг юм болоод яриад гаднаас тийм ямар нэгэн тийм жижиг сажиг хүч авахгүйгээр ингэж явах чинь бас хитрхи тийм жоохон юм нэг юм роботчдсан л болох юм шиг байгаа. Тэгээд заавал давхар тэр нөгөө нэг сүцэг биширлэнч байд юм уу, ёс заншилж байд юм уу, тиймэрхүү юм заавал ингэж явж ингэж гоё холилдож л явбал угаасаа нэг сайн муу заавал дүүрж ээж л ингээд сав дүүрнэ гэдэг шиг нийлж ээж. Тий яг тийм. Угаасаа бид нар чинь өөр түрүүн хоёлын ярьсан ш нөгөө нэг бид нар чинь нэг юм сүсэг бишрэл нэг юм болохоор ингэдэг гэдэг ш. Тэгэхээр бид нар бас тиймэрхүү зүйлээс угаасаа хүч урам авдаг хүмүүс байгаа. Монголчууд бол ялангуяа. За боддоор тэр хэрэгжиж байлаа гэж бодъё. За бүр тийм биш ч байсан бэ тэндээс урам авна гэдэг чинь шал өөр юм байхгүй. Тий. Гэхдээ бид нар одоо яг тэрийг хөгжүүлэхийн тулд ингээд нийтээрээ ингээд дагдаг уг нь юм сургаалтай байвал зүгээр байгаа даа. Ер нь. Одоо зүгээр христийнхэн байлаа гэхэд бөөнрөө цуглаад ингээд сүмдээ суугаад тэнчнээсээ номлолоо сонсоод адилхан мэдээлэл аваад байгаа шүү дээ, тий. Тэгсэн чинь манай одоо бөө ч юм уу ингээд эсрэгээрээ харахаар нэг бөө дээрээс би тэгж үзүүлээд ирсэн чинь тэр юугаа бидтэй илгээд ярьцж байгаа шүү дээ. Нэг нэгээ дандаа ингэж унгааж тэгээд ийм дундын гоё тийм сургаалууд байхгүй байх жишээ. Одоо нэг юм дээрээс ирсэн гоё ёс заншлууд байгаа шүү дээ. Ингэж болохгүй тэгж болохгүй. Тэд нар чи яг бидний дунд ингээ үүссэн гоё юм шүү дээ. Ер нь 70 хуваагаад иддэг ч юм уу те. Тэгэнгүүт одоо зөрүүлээд тэр одоо тэр хуучны нэг болим болий гэж ерөнхийдөө хайж маяж байгаа чинь энэ яг манай шашин нэг тийм одоо энэ үзэл бодлого л болоод байгаа байхгүй да яг нэг тийм барьдаг гоё юмгүй ч юм шиг. За хоёлын тэр бөө өдөртөө бол яг хоёлоо дараагийн дугаарууд дээр бүр гоё яа. Зүгээр яг Монгол гэд яатсан чинь бөөл орж ирж байгаа байхгүй түүнээс угаасаа тэгдэг шүү дээ. Боддын шашин гээл. Морь гэдэг орж ирдэг шиг тийм морин хуур гэдэг шиг юм болчлоо л та зүгээр. Гэтэ нэг бодлын нэг яг бид нар бол өстой нэр бидний 70 тухамсрыг өнгөж хардаг бол өстой нэр хогийн сав шиг юм байна. Тийш үү. Ер нь бүр аим шиг юм байна. Ялангуяа монголчууд яг тэгэхээр ийм олон шашин шүтлэг 9 шидийн юм байна шүү дээ. Тэгээд янз янзын нэг нийгмийн үеүүдийг давцсан социализмын үеийн сэтгхүүтэй хүмүүс ардчлан нийгэмд хүүхэд өсгөөд нь шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ ингээд нэг юм дээр ингээд нэг орон зайд ингээд оршоод тий. Тэгснэ одоо нөгөө нэг мэдээллийн хурд амар хурдан. Пүү хаашаал орсон мэдээлэл. Тэгэхээр эн чинь нэг юм бас нэг юм бид нар хоцрогдож гин гэдэг юм төрүүлээд байгаа шиг байна. Бид нар чинь өмнө ингээд тиймэрхүү юм байхгүй оройд лааны гэрэл нэгнтэйгээ яриад сонсдог байсан юм их чинь одоо өдөр шөнөгүй ингээд ангууд нэг ингээд мэдээлэл хит хурдан орж ирэх тусам нэг юм цаг хугацаа хурдан эргээдэж байгаа юм шиг. Тэгээд ер нь хүмүүсийг ингээд анзаархаар юмнаас ингээд хожимдож чинь тэр ингэж яхад ингэж чинь одоо би энэ насан дээр ийм байна гэдэг нэг тийм яаралттай. Тэнчнээсээ ингээ үүсцэн бас жоохон тийм одоо нэг юм өөрийгөө дутуу үнэлэх нэг тийм үнэлэмжтэй байх жишээ. Тэгэхээр зүгээр энэ одоо ерөнхийдөө ихэнхдээ нөгөө гар утасны хэрэглээгээд багсган гэдэг юмнууд яригадаад байгаа шүү дээ. Ер нь одоо нэг тийм сэтгэл заслан асуулт төр тэр чинь ер нь нөлөөтэй шүү. Бүр гар утаснаас хэрэглээгээ багасгахын тулд бүр сэтгэл заслан имчилгээ хийлгэждэг. Харин тий. Бүр хөвтөж байгаа тохиолдол шүү дээ имлэгт. Тэгтээ чиний сая яг ярьсан дээр бол мэдээлэл гээд ингээд яхаар яг хоёлоо ч 70 тухамсрын талаар их яриад байгаа сэтгэл 70 тухамсар тий. Яг одоо юу? Тий. Тэгэхээр бол юу аахгүй юу? Угаасаа бид нар ч нэг одоо эргээд санахгүй ч гэсэн тий амьдралдаа үзэж харж байгаа юм уу ямар нэгэн байдлаар 70 тухамсарт хадгалаа л байгаа байхгүй. Аваал байгаа. Тий. Тэгэхдээ одоо ингээл энэ олон мэдээллийн дод 9 шидэм аваалгаа тэнгуут л яах нэг би яг хинбэ гэдэг тэр юмнасаа бүр их ингээд төөрөөд тэгэл нэг юм төлбөрөг болоо. Тэгээд одоо манайхад чинь гоё штэ тэгээд бараг юу ч болоогүй шахав юмыг дүгнэхгүйгээр л амар шууд авдаг штэ тий. Манайхан ч гэлтгүү. Ер нь би ч тийм л юм бэлээ. Ер нь зүгээр харж агаад комментос бүр амар яд юм л. Би бол өөрийгөө ч анзаарсан. Яг ингэж байгаа л комментэн тийм байвал араал тэгэнгүүт цаашлуулаа үзэнгүүт нөгөө нэг бас арай өөрчлөн штэ тэгэнгүүт өөрчлөгдөл тэгж явдаг юм бэл. Тэгэхээр энэ мэдээллийн юм гэдэг. Гэхдээ чи одоо яг бид нар ингээд ямар нэгэн байдлаар ингээд удамшаач ч юм эсвэл ингээд нөгөө нэг дадал зуршлаар ч юм уу ингээд нэг юм 70 тухамсарт юм нэг юм үүсээд тэрнийхэн дагуу сайн муухай юм амьдарч тэгвэл өөрчлөөд сайхан амьдарч болох юм. 70 тухамсар дахиж програмчлаад дахиж програмчлах боломжгүй. Гэхдээ 70 тухамсар дээр хоёлоо боломжгүй гэж юм ярихгүй шүү дээ. Үгүй. Одоо тэр чинь харин утгагүй байхгүй. Одоо эн чинь гендээ ингээ ирчиж чинь гэж үзээд байна шүү дээ, тий? Бүр дээрээс ингээд ирчиж чинь гэж үзээд байгаа. Тэгээд
ирсэн байгаа ямиг өөрчлөх боломжгүй. Харин зүгээр тэрийг судалж чадах юм бол тэрнээс ойлгоод зүгээр сайжруулах боломж байгаа шүү дээ. Яг шууд юу гэдэг. Гэтэ энэ дэр бас нэг юм байгаа байхгүй. Одоо нэг ховс байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бүр одоо ингэ ховс чинь бас хүний яг талт ховс руу ингээд байгаа шүү. Тий. Одоо мартцсан хүүхэд насаа эргээ санаад идэв шүү ховсон дээр. Тэнгуут л тэгж ийн гэж байгаа байхгүй жишээ нь. Одоо нэг тийм одоо амьдралын нэг тийм амжилт муутай ч юм уу тийм жишээ нь ингээд ховсонд оруулаад одоо талт ухамсарт нь дахиж одоо шинээр одоо нэг тодорхой хэмжээний юм үсгэж чинь. Тэр нь юу гэхээр тэр хүнийг амжилттай гэж итгүүлж чинь. Талт ухамсарт чинь ингэж тэгсэн чинь тэр хүний үйлдэл нь шал өөр болж чинь гэж байгаа байхгүй. Шал өөр болж байна. Тэгэхээр яг зүгээр хүнийг бол тэр чигт нь өөрчлөнө гэж байхгүй. Гэхдээ бид юу гэдэг дахин шинээр олон удаагийн давтамжаар ч гэх юм уу те бас нэг юмар ингээд ямар ч амьдралтай ч юм өөртөө өөрчлөлт хийж болно л гэж бодож байгаа. Өөртөө өөрчлөлт хийх боломжтой л да. Гэхдээ түрүүний асуултан дээр дээрээсээ ирсэн одоо ухамсар гэдэг байгаа шүү дээ. Өв дамжаад ирсэн. Тэрийг өөрчлөх боломжтой юу гэдэг юм. Харин тэ боломжтой юу гэхээр за тийм ээ гэхээр бас нэг сонь. Тийм болохоор харин тэрийг зүгээр сайжруулах боломжтой байхгүй да. Ер нь жоохон сайжруулах. Жаагаар сайн байх, засварлах эсвэл тий. Тэгтэл ер нь судалгаанууд дээр бол хэцүү л байд юм билэ. Яг л тийм хүний хүүхэд ингэж яваад үр удмын хэдэн жилийн дараа ингэж харахад тийм байх жишээний нэг тиймэрхүү судалгаа явцсан байсан шүү дээ. Яг тэрийг тэгтээ залруулж болж байгаа юм. Чинь ийм байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг нэг ингэж болохоор одоо нэг залуу заяа. Тэгээд ерөөс ингэж уг нэг зүгээр ингээд энгийн цай бүх амьдрал юм ингээд боломжийн тийм байдаг. Тэгэхээр ингээд тэр ингээд машин харахаар ингээд урдуур нь гүйж орчмоор санагдаад байдагсан гэж байна. Тэгсэн чинь тэр залуугийн ээжийнх нь ярьж байгаагаар одоо жирэмсэн бахтаа бас нэг жирэмсний хямрал нөлөөлсөн машин тэгчмээ юм санагддаг гэж гэдэг ч юм уу те. Тэгээ тэр нь ингээд гэхдээ хүн ингээд за энэ миний даалт ухамсарт ийм байгаа юм байна ч гэдэг юм ойлгочих юм бол бас засварлах боломжтой болоод төвчж байгаа хэрэг. Нэгсэн бас нэг тодорхой хэмжээний өнгөрсөн лүгөө өнгөрчлөө шүү дээ тий. Гэхдээ чи хоёрын яриад байгаа юм өөр байгаад байгаа байхгүй юу? Тийм. Зүгээр чи болохоор төрхөөс ахуулаад хөтлөхний амьдрал. Би тэгэнгүүт нөгөө нэг одом жам дамжиж байгаа ген яриад байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ би ч гэсэндээ тэр юмыг өөрчилж болох байхаа л гэж боддог. Ер нь боломжтой. Тэгтээ бүтэн өөрчлөгдөх боломжгүй болохгүй шүү. Болохгүй шүү. Боломжгүй гэдэг зүйлийн талаар ялангуяа далд ухамсартай ярихгүй. Үгүй бүтэн магадгүй яаж гэдгийг л бид мэдэхгүй байж болно. За одоо ингээл та ядуу айлын хүн ядуул байна. Тэгдэг шүү дээ. Ер нь бол тий. Тийм. Гэхдээ тэндээс яг одоо үед ингээд өөр болцсон. Тэгтээ тэр үед тийм л байсан. Ядуу бол ядуу л байна гэдэг байсан. Гэхдээ тэнцэнээс нэг ингээд яаж хийж яагаад нэг болох боломж байдаг та. Тий. Тэгээ ерөнхийдөө азан таард юм эсвэл үнэхээр мундаг авьяас одоо юм хичээл зүтгэлэн ч үт юм өөрчлөлдөг. Тэгвэл тэнцэнээс ирсэн тэр сэтгэлгээ айгүй хэцүү байгаад идэг болж тараад байна шүү дээ. Ер нь зүгээр ингээд одоо харахад яг ерөн зүгээр үедээ архичүүнээс төрдөг ч гэдэг юм эсвэл ядуу хүн чинь мэдээж одоо юу гэдэг залхуу ч юм уу ямар нэгэн тийм одоо тэр хүнд асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм хөвгөлтөө төрдөг ч гэдэг юм яг тийх магадлал өндөр болоод байгаа байхгүй. Гэхдээ ингээд яг зүгээр одоо хүмүүс бас одоо хоёул гэж үзэн шүү дээ. Тэгэхээр би яг юу гэж ойлгох гээд нэг гэхээр нэг тэрийг эвдэж чадсан хүмүүс байдаг. Одоо чинь зарим одоо тамирчин эдрийг харахаар чинь тэр одоо юу гэдэг одоо Кристиано Роналдо этэр ч болохоор амар хэцүү амьдралд өссөн хүмүүс ингээл зарим Холливуудын жүжигч одоо Монгол ч гэсэн янз янз тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэр генийг өвөг дээдсийн аав ээжийн генийг авч төрж байгаа тийм. Гэхдээ тэр хүн чинь өөрийнхөө бас нэг юмтайгаа төрж байгаа ш тодорхой хэмжээнд тэндээс авч байгаа. Бүр тэрний дээдлийн өвөг дээдсийн ч генийг тэг аваад төрж байгаа ш тэ. Тэгэхээр яг бай зүгээр бас хүмүүс бол зүгээр би ядуу байл ч юм эсвэл тийм айл хэцүү айл төрсэн тийм гэхгүйгээр би өөрчилж болно гэдгийг гэл итгэжүүл илүү зүгээр юм болоо. Одоо өстө жинхэнэ далд ухамсартай. Тийм. Ер нь бол тэг хэрэгтэй л ахал та. Тэгтээ маш хэцүү баг. Хэцүү л ер нь бол судлаад үзэхэд бол хэцүү л байдаг юм. Харин ягаад тэгэхээр
одоо Тэгэхээр зүгээр яг хоо миний хаар тохиолдлууд зүгээр яг миний хаар бол ингэмээр байгаа байхгүй юу? Аа. Зүгээр ийм баахан ийм хуурамч ийм зориг мөрөөдлүүд байгаад байгаа байхгүй юу? Зүгээр л машин, мөнгө гэдэг нэг тийм л хүл юмнууд. Тэгээд нэг ийм нэр хүндэд аягүй дуртай байх жишээ. Нэг жоохон юм мэдхгүй яагаад ч юм бэ л тэгээд үүссэн хурамч юмнууд заавал тэр хэрэгтэй мүү гэж бодохоор хүмүүс үнэхээр тэр үнэхээр хэрэггүй гэж бодчих юм бол зүгээр өөрийнхөө байгаа өгөгдөл төр таруулж өөрийгөө сайжруулах бол уг нь аягүй гоё байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь нэг юм амар тайван мөртлөө амьдрал нь ялтчгүй сайн л бай. Тэгэхээр миний хар бол зүгээр хүмүүс яаж мөнгөтэй болох ч юм уу, яаж амжилттай болох гэдэг талаар бодохоос илүү өөрийгөө яаж сайжруулах вэ гэдэг талаасаа бодчих юм бол нөгөөдөл чинь бол зүгээр байдаг юм болно шүү дээ. Тий. Одоо юу гэдэг тий яг тий. Нэг эсвэл нэг амар том тий одоо эсвэл би нэг одоо өстой тэр бумын хаус авна. Тэгээд тэрийн барыг эсэргээрээ биелэхгүй бол өөрөө готрох шүү дээ. Өө тий хэцүү болно тий. Тий. Тэгээ тэрний оронд өөрийгөө өстой нэг сайжруулах л байхгүй. Тий би одоо яа тий 12 гэж унтдаг бол ядаж 11 гэж унтаа 6 гэж сэрий гэдэг ч юм уу тий. Тэр чинь алхамдаа орно шүү дээ бас тий. Тэгээд ядаглаад би зүв хоолдог байж гэдэг юм уу, дасгал хөдөлгөөн хийдэг байж гэдэг юм уу, эсвэл нэг одоо юу гэдэг нэг олонний дунд ингээд өөрийгөө гоё авдаг байж гэдэг. Баагаар сайжруулаад ирэхэд тэр нь тухайн нэг амжилт руу хөтлөөд. Тэгсэн дээр баашин машин чинь бол зөв унтаж сэрэл босоход яг тарих яг ингээ байдгаасаа хэдүү барьч юм мэдхгүй илүү л ажиллах байлгүй дээ тийм шүү дээ. Хамаагүй эрүүл сэтгэхэд эхэлнэ үстэй. Тэгээ эрүүл бодож байгаа хүн чинь шал ондоо нэг юм ялгарч харагдана. Угаасаа чи битэр тэрийг бол анзаарч л байгаа шүү дээ. Зарим тохиолдолд юу гэдэг компьютер дээр эдгээр юм хийгээд орой унтахыг гарна. Тэг өглөө унтаад дутуу унтаас ирэхээр өглөө нэг тийм айгу хэцүү хийдэг үстэй нэг албатаж нэг өөрийгөө дурлаж биш. Тий. Тэгэхээр адаглал энийг энгийн зүйлсээс л эхэлж байгаа байхгүй юу? Тий. Ер нь зүгээр тэрнээс л эхэлнэ. Хамгийн эхлээд унтах тэгэнгүүтээ яад юм байгаа. Идэх. Тий. Тэгээд юу байгаа лээ? Тэр би бас тэр нэг 70 дахь хумсар бүхнийг чадна гэтэргээд тэр эдрийг харж яхад ер нь юу л юм бэлээ. Бас л тэр олон удаагийн давтамж, амьдралын зөв хэмнэл, зөв харилцаа. Чинь одоо юу гэдэг хоёлоо нэг юу гэдэг нэг дүүтэй байлаа л да нэг жоохон хөвгт байлаа гэж бодгоо. Чи битээр хоорондоо зөв харилцаал, амьдралын зөв хэмнэлтэй бол тэр дүү одоо яг л тэр хэмийг харж байгаа юм шиг тэгж л өссөн шүү дээ. Ойлгоод үлгэрлээд. Тэгээд тэр нь ч гэсэндээ 70 дахь хумсарт нь би ингэж явах хэрэгтэй байна, тэгэх хэрэгтэй гэдэг шатахгүйгээр угаасаа хийгдэг, үлдэгдэг болно. Тэгэхээр амьдралтын дээр чинь ямар ч хэлсэн нэг сайн үр дүн л авчирна шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо эхний ээлжинд тэгвэл ямар л юм байна. Энэ ингээд баахан ухамсарт чинь амар олон төрөгдөл байгаа байхгүй юу? Айгуу сонин худлаа юмнууд амар их байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл энэ колог ямар сандал зүгээр имчилгээний юм байсан байх жишээний. Тэгээ тэгж нэнгүүтээ тэр чинь нэг юм одоо энэ уудаг болтол нь рекламтцсан ч байх жишээний. Би энэ сайн гэж хэрэглээ болтол. Тийм имчилгээний юм байсан гэж худлаа ярьж чинь. Тэр имчилгээ байхын чашаа. Имчилгээ нэх гэж хэлж маркетинг хийсэн байгаа байхгүй зүгээр. Та нар энийг хууч ижил имчилэгдэн штэ л гэдэг юм ярьсан байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд тэр тамхины компаниуд дээр үд хүүхдээр ингэж тамхи татуулж зураг авдаг байсан байгаа байхгүй. 5-6 настай хүүхд тамхи зуудсан. Ингээд тэднийг багахаар байсан. Харуулах гэдэг шүү дээ. Хоргуул гэж харуулж байгаа. Тэр зураг чинь хүүхд хэрглэж байгаа юм чинь гэдэг. Ёстой нэг 70 дахь хумсарт нь эн чинь зүгээр юм биш үү? Тэгэхээр тэр чинь тарих угаалт мөн биз дээ. Тэгэхээр бид нар тэрийг тэгээд бодцсон. Одоо зүгээр яг тэр зүгээр ингээд одоо бид нар муу гэдгийг мэдээд байна л та. Гэхдээ бидний яг мдэггүй байгаа юм зөндөө байгаа шүү дээ. Яг тэр амьдралд хэрэггүй юмыг бид нар хэрэгтэй гэж ойлголцсон юмнууд. Одоо ядаж социализмоос ирээд бид нарыг нөгөө нь ингэж дарлах хэрэгтэй шүү дээ. Тэд нар чинь номхон хүмүүсийг бэлтэж байгаа биз дээ. Тэгээд номхруулахын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг нь биднэрт ингэж багаас нь заасан байгаа байхгүй юу? Тийм. Тэр чинь бол одоо юу гэдэг зохион байгуулалтаа тарих угаалт шүү дээ, тий. А тэгвэл бид нар чинь нэг эргэн тойрондоо өөртөө мэдэхгүй ямар нэгэн байдлаар үлгэрлээд байгаа шүү дээ. Тэнгуут л нөгөө хүмүүс биднээс ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг үлгэр жишээ аваад байгаа шүү дээ. Гэтэ тэрийг энэ чип дээр зохиогоогүй нэг зүгээр байгаагаараа тий. Чи юу гэдэг би одоо гэртээ байнгын хараал үг хилдэг байх юм бол хүүхд тэрийг л мэдэн шүү дээ. Тэгэд одоо хараад
хараалын үг гэснээс хараалын үг энгийн болцсон байх чинь шүү дээ гадуур. Тий. Тэр би одоо би 10 жилийн өмнө гэхэд зүгээр л 3 үгэндээ нэг хэлдэг байсан үе надад байх шүү дээ. Тэр үед чинь тийм л байсан. Тий. Одоо заримдаа би нэг тиймэрхүү юм хэлчихэд хөө гэдэг гэж байгаа шүү дээ. Ер нь бол тамхиг харалтаа бид нар зүгээр л ганцхан дотор тамхи татаа суудаг л байсан. Байхгүй багт тийм л байсан шүү дээ. Тэгэл тэр нөгөө нэг юм дөрвөн зам мафи хүмүүс тэр зүгээр тамхи татаа сууж идэг. Тэр ихтгэл одоо жоохон байхад чинь одоо ах эгчнэр ч баг тамхинд түүц мүц явуулахад хүүхдэд шууд өгдөг. Шууд өгдөг мөгдөг. Тэр бол атын асуудал. Одоо тэгсэн айгуу сонирм уус тээ. Тамхи хортой. Хүмүүс чийлэн дээрж бичсэн байна. Гэхдээ л тэр тамхи хамгийн өргө хэрэглээний зүйл байсан шүү дээ. Дахин сануулад байгаа юм л та. тийм. Гэхдээ одоо ингэж бодохоор одоо тамхи дотор татж байгаа хүн бол жоохон сонио харагдана үсттэй. Одоо яг дотор буухгүй байгаа сте тамхи татаа суун тэр нэг л буухгүй. Тэгэхээр нэгсэндээ нөгөө нэг өөрчилж болохгүй гэдэг байгаа юм чинь бас худал болж тарж байгаа байхгүй. Амар хурдан бид нар өөрчлөгдөж чаддаг л хүмүүс байгаад шүү дээ. Одоо чинь нэг тамхины тэр янз янзын нэг инстаграмста тийм дотор татаж болохгүй зориултын цэгүүд дээр итэр гэл яасан ихэндээ бол зөндөл тиймэрхүү асуудал гарч лсэн баг багаараа хүмүүс ойлгол ирж шүү дээ. Гэхдээ би нэг заавал ойлгоно доо гэж яагаад биш. Тэгэл ойлгол ирж. Тэгэл нэг ингээл. Одоо би дэлгүүлт ч юм уу ер нь хин ч одоо байсан бэ инстаграм хасахгүй шүү дээ. Ямар ч тамхич юм байсан. Одоо тэгвэл хоёулаа. Далд ухамсараа яаж сайжруулах вэ гэдэг талаар Өөрчлөх вэ шүү. сайжруул хэлгэмээр байгаа байхгүй. Би болохоор өөрчлөн гэхээр жоохон хэцүү. Би нөгөө нэг энэ уртаас ингэж явж гин гэж би яриад та. Чи болохоор төрхөөс явж гин гэж яриад байгаа. Угаасаа үгүй уртаас бүр өдөр өв дээдснээс ч явж байгаа. Гэхдээ гадны нөлөөнөөс ч далд ухамсарт юм үүсэж байгаа. Мөн өөрийн нэг удаа хоёр удаа хийдэг юм дадал болоод тэр нь ч ухамсарт янз бүр юм байна. Чи амар олон юм угаасаа үе шаттай байгаа байхгүй тий. Дөнгөж сурдаг ч юм байна тий. Хэрхэн өөрчлөн тий эсвэл дахин програмчлах. Тэгвэл тэрийг хоёулаа тодорхой болгох хэрэгтэй юм шүү дээ. Алийг нь өөрчлөх юм бэ? Тэр уртаас явж байгааг өөрчлөх юм уу? Эсвэл энэ дундаас явж байгааг өөрчлөх юм уу? Өөртөө юу байгаагаа л өөрчилж шүү дээ. Тэгэхээр хувиал бодож байгаа гэсэн үг тий. Өөрийгөө л өөрчлөе гэж байгаа юм уу? Эхлээл өөрийгөө л өөрчил. Мэдээж өвдөө эцээс ч гэдэм үү тийм ихгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд миний далд ухамсарт одоо намайг хоош татж байгаа юу байна? Тэрийг эхлээд өөрчлөн. Эсвэл ямар нэг юмар орлуулъя л та. Би бол ингэж бодож байгаа шүү дээ. Эхний ээлжинд заяа. Би өдөр уртаас гэдэг дээрээ байгаа. Угаас уртаас явж байгаа. Тэгэхээр санал нийлээ гэдэг юм. Хүлийн зөвшөөрөх. Яг тийм. Үнэхээр яг тийм юм байгаад би тийм юм бол тэрийг хүлийн зөвшөөрөе л гэж байгаа эхлээд. Тэгээ тэнцэнээсээ эхлээд хүлийн зөвшөөрөд тэгээд тэнд чинь буруу зуруу юмнууд байгаа штэ тий. Ер нь буруу зуршлууд байна, буруу юмнууд байна. Юу ч байсан хамаагүй. Бүгднгийн сайхан хүлийн зөвшөөрөх. Тэгээ яг өөрийгөө нөгөө нэг яг өөрийгөө байгаагаар нь өөрийгөө өөр нь нэгсэндээ яг ингэ зөвшөөрөх юм да. Тий, би бол наадтай ч санал нэг ба. Өөрлөгөө өнгийн тийм үү. За бодъё л та. Одоо энэ цаг үеэс ахуулаад өнгөрсөн амьдралаа туулж өнгөрүүлснээ үз туулснаа. Жаргал зовлон сайхан мухагаа тэг яг одоо хийм байгаагаа өнгийгөөд хэрэгтэй маань окей энэ надад байгаа юм биш үү те. Энэ бол энэ надад байгаа юм байна. Тэгвэл энэ надад хэрэггүй байгаа юм байна. Энийг би тэгвэл яаж өөр юмар орлуулах. Жишээ нь тэр хүн одоо юу гэдэг одоо юу гэдэг байнгын нэг юм нэг өөр зохисгүй юм нэг хэрэгэлдэг бол тэрийг нэг юм гээд хөрч онгоолгоо нэг өөрт нэг шаардлагагүй юм авдаг бол хөрч онгоолгоод тэнд нь өөрт нь шаардлагатай юм байж идгээр орлуулж болно шүү дээ. Тийм ээ. Юу гэдэг одоо хөргчнээс кола гаргаж ирж авдаг бол тэнчэнээс ус ч юм уу тий. Цай ч юм уу орлуулж болно шүү дээ. Гэхдээ энэ тий одоо чинийх ингэнгүүт чи нөгөө богны юмнуудаа чи яриад нь шүү дээ. Одоо зүгээр зуршлаасаа яа салах вэ? Яг тийм чинь ихний энгийн юу л явдсан шүү дээ. Яг одоо чи бодолтой юм уу? За бидний далд ухамсарт олон хүчин зүйл нөлөөлж байна юм. Өөрийн болон мөн бас зарим нийгмийн за тэгээд мөн энэ удамшлын аав ээжийн нийтрийн тэгэнгүүт л чи ингэ бодтоо ахвал ганцхан амин хувиа хичээх биш л те. Би өөрийгөө
хүлээн зөвшөөрөд ойлгочлоо тийм үү. Надад энэ аль хүчин зүйлээс шалтгаалсан янз янзын юмнууд байна. Би өөрчлөгдлөө. Дагаад миний цаашаад үр хүүхэд ч юм уу ингээд удамших юм нь миний хамгийн сайн хувилбар л тийш дээ. Ер нь бол тий нөгөө өрн үлдэх хорвоо гэж байгаа байхгүй да. Тэгэхээр чин би одоо харин бодсон чинь гинт ойлголоо шүү дээ. Өрн үлдэх хорвоог би одоо чи энэ хорвоогоос явахаар үр чинь үлдэн үрдээ гоё юм үлдээгээрээ гэсэн утгатай байгаад байгаа зү. Тийм ээ. Одоо гоё нэрээ үлдээгээрээ ч үт юм уу эсвэл гоё орчноо үлдээгээрээ ч үт юм уу тий. Тэгсэн чинь бас одоо бодсон явж эн чинь удамшаад явж байгаа юмнууд байна. Дээрээс нь чинь юм хүмүүжлийг ингээ авч ийн тий. Тэгээ тэр юмаа гоё үрдээ үлдээгээрээ гэдэг юм. Чи өхгүй шүү л гэдэг. Чинь би нэг чадварт суралцлаа өөрөө хичээгээд. Надад яг хөө тийм лаг авьяасан байхгүйсэн гэж болно. Гэтэ би юу гэдэг хөгжмийг өстө хичээсээр маш сайн тоглоо сурчлаа гэж үгүй. Тэгвэл миний хүүхдэд удамшлын хэлбэрээр ирнэ. Тэгвэл адаглаад гинт өөрийгөө нээсэн чинь би нэр яагаад тийм авьяастай юм бэ гэж болно шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр бид нар ч нэг өвөг дээдсийн тэр бөөн эд эснээс одоо тэр бөөмс молекул ч гэдэм атом ч гэдэм үү тэгээд бөөмс гээд хүндрэлтний болсон хамгийн бага элемент байгаа шүү дээ. Тэрийг л авч төрж байгаа шүү дээ. Тэнгээс тэндээс бүтэж байгаа шүү дээ. Тэгэхээр би өөртөө сайжруулалт хийгээд миний дараагийнх сайжралт одоо болоод явна шүү дээ. Тэгтээ одоо юу гэдэг яг түрүүний хоёулангийн чи ярьжсэн шиг эхлээд өөрийгөө бүрэн л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй би юу ч нэг юм байхгүй шүү гэдэг юм бол тэгэл засрахгүй. Тэгээд дүн заавал яг тэрийг засах гадах шаардлагагүй. Зүгээр хүлээн зөвшөөрөөд тэрэн дээр ямар сайжруулалт хийх вэ гэдэг юмнууд сайжруулах л орлуулах юм уу? Эсвэл өөрчлөх юм уу? Минийх хараа зүгээр сайжруулах л ёстой л гэж. Түүнээс гэхдээ чи болохоор өөрчлөе. Сайжрна гэдэг чинь юу ч сайжрж болно шүү дээ. Муу юм ч сайжраад бүр муу болж болно шүү дээ. Тийм үстэй. Харин гэхдээ тэр чинь харин тийм бодлын байхгүйгаа бүтээл та. Харин бодлын төвшөнд явагдана шүү дээ. Хэрвээ тэр муу юм байсан бол тэр зөв буруу юу гэдэг хүн тэрийг чинь эргцүүлнэ. Хэрвээ буруу байх юм бол тэрийг чинь засах хэрэг гарна. Гэхдээ ямар ч юмд муу юм гэж байдгүй шүү дээ. Ер нь. Бүр тэнэг муу үйлдчихсэн сайн юм. Тийм яг байгаа. Сайн ч байгаа. Гэхдээ юу гэж байгаа юм? Энэ бол яг онл монл ч юм уу тийм биш. Гэхдээ сайн муу, жаргал зовлон, бурхан житгөр гэдэг юм бол маш сайн найздаг гэж байгаа. Нэг нь байхгүйгээр нөгөөтгийг төсөөлж бид нар чадах. Ямар ч боломжгүй. Тий. Дээрэс нь сайн хүнгүүгээр муу хүнийг. Тий. Тэгээд нөгөө миний түрүүний хэлээд байдаг байгаагаараа л яа гэдэг чинь баггүй. Түүнээс бүгд ингээд бид нар ингээд сайн хүн болох нэг юм ном гаргаж чичээ тэрийг дагаад сайн хүн болчвол энэ хорвоо дээр тэгээ сайн хүн гэж хинэ. Тэр баг нэг ургамал ногоо шиг л амьд шүү дээ. Гэхдээ сайн хүн гэж байхгүй болчихгүй. Бүгд сайн болчихж байгаа юм байна. Тэгээд чинь зовлон гэж байхгүй бол жаргал яаж жаргах юм бэ? Яаж жаргах юм? Одоо өлсөхгүй бол мэдээ цадхын сайхан мэдрэхгүй шүү дээ. За тийм бай. Гэтэ яг нэг юу? Ямар ч эцсийн хоёулангийн чинь одоо энэ подкаст яг нэг ингээд ярианы үр дүн бол хүн 70 дахь ухамсартай ямар нэгэн байдлаар өөрчлөлт, шинжилэлт, эсвэл сайжруулалт тийм ээ. Эсвэл орлуулалт ямар нэг юм хийснээр тэр хүн олон талаараа өөрчлөгдөнө. Тэгээд тэр хүний амьдрал цаашдаа ирээдүй бас өөрчлөгдөнө. Тэгэхээр зөвхөн нэг ийм дээр чи одоо дүгнэлт нийлж байна. Би зүгээр шууд яг хав чи хин нэгэн багтаа янз янзын зовлон авсан гэж бол. Тэгтээ чи өөрөөсөө ахаад эхлүүлж болно шүү дээ. Өстой жинхэнэ тэр нэг сайн сайхан талыг нэг шинээр ингээд эхлэе гэдэг ч эхлэл юм байна шүү дээ тий. Магадгүй аав ээж нь муу байсан байж болж эсвэл тэр зөв нийгэм нь тийм орчинд байсан байж болж байна. Тэгвэл өөрөөсөө тэрийг яах вэ? Олох хэрэгтэй байна л да. Ер нь тийшээгээ очих хэрэгтэй юм байна. Тэгээд хүлээн зөвшөөрөөд тэгээд тэр нэг юм тэнд байгаа хүнийг аргадаад тий. Тэгтээ бас юу шүү. Бид нар юмыг оролдох тусам сайжрал гэдэг үстэй. Олон дахин оролдох тусам л ямар нэгэн байдлаар ингээл хичээгээд л хахаар одоо юмыг нэг бүрслэг хийлсүү гэдэг шүү дээ. Би нэг цохилтоо 1500-аас айна гэж. Тэгэхээр бид оюун санааны үтчинд энэ үйлчлэн шүү дээ.
нэг юмыг олон талаас нь эрэг талаас нь бодох гэж, эрэг талаас нь өөрийгөө урамшуулах гэж оролдох тусам эрэг зүйлийг өөрийн оюун санаандаа барьж авдаг тэр дадал үүснэ шүү дээ. Тэгээд тэр нь далд ухамсарт нь хатгалагдсан шүү дээ. Өмнөх юмаа дараад хатгалагдсан шүү дээ. Тийм тэр бас зөв л дөө. Мэдээж бодох тусам сайн зөв боддог болно тий. Тэгээд зүгээр тэнэг юм ч хүртэл бид нар бодчихлаа байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бодлоосоо ахуулаад ер нь сайхан байгаад эхлэх юм бол тэр чинь нөлөөлнө л гэсэн үг. Тэгэл үйлдэл болно шүү дээ. Ямар нэгэн байдлаар. Тэгэхээр хүн амьдралаа тэгэхээр далд ухамсар өөрчлөөд амьдралаа өөрчилж болох уу? Эсвэл далд ухамсартай шинжилэлт хийгээд энэ амьдралтаа шинжилэлт хийж болох уу гэвэл хоёулынгийн чи ярианы гэдэг хариулт нь болно гэж гарч байгаа. Ер нь бол боломжтой. Гэхдээ яг хоо наадахнаасаа илүү уг нь юуг далд ухамсараа өөрчлөхгүй амьдралаа эхлээд цаахан өөрчилчөөд далд ухамсараа өөрчлөе гэдэг юм хин нэг нь бас болох юм бол бас. Дажгүй тэгвэл илүү амар байна. Бүхэн сонь хоёулын гэж яриа дахиад сонь болох гэдэг шүү дээ. Үгүй тийм юм номноос эхлээд далд ухамсараа өөрчлөнө гэдгээ барьж явъя. Үгүй эхлээд амьдралаа өөрчлөнө гэдгээ мангар амархнаар те. Эсвэл маргааш би яаж мөнгөтэй болох вэ гэдэг талаар ном олоод уншиж, эсвэл YouTube-ээс юм үзэл олчих. Гэхдээ нэр яг тийм одоо ёстой яг энийг яривал далд ухамсартай бараг хүмүүс нэг юм гаднаас нь хайгаад байгаа байхгүй. Тий. Яаж баяжих вэ гэдэг ч юм уу те. Яаж мөнгөтэй болох вэ гэдэг ч юм уу. Өөрийгөө ойлгохгүй. Тийм болоод тэр нь одоо тэр зарим хувь хүний хөгжилч гэдэг юм уу тэр баяжих вэ, алдартай болох вэ гэдэг тиймэрхүү номнууд ч хүнийг эргээд бараг готролтой болгодог гэж хэлсэн шүү дээ. Ихэнхдээ баяжих вэ гэдэг номнууд чинь зүгээр баяжих гэж хийдэг ном байна. Яг хүмүүс баяжих гэж тийм ном гаргаа баяжсан дөхөөд байгаас тээ. Одоо тэр хоёулаа нэг саяхан ярьж ирсэн шүү дээ. Тэгвэл баах юм төрөөсөлж аваад баян хүн шиг харагдангуутлаа баяжих талаас сургалт заагаад баяжсан гэж тийм юм байна шүү дээ. Монгол гадаад ч байна шүү дээ. За тийм байна да. За тэгээ дуусах уу? За чи дуусгачих би байж. Энэ удаа. За дараагийн удаа чи дуусгах юм шүү дээ. Гээгүй. Чи дуусгачхаа би газар үргэлжлүүлье гэж. Дуусаа. Бодож сурал гэсэн үг л дээ. Юу н бодож сурах хэрэгтэй. Бодхоос ерөнхийдөө төвөгшөөдөг хүмүүс байгаа шүү дээ. Ингээд бодож чаддгүй. Бодож сурах хэрэгтэй. Тэгээд тэр чинь цэгцтэй байх хэрэгтэй. Тэгсэн цагт нэг өөртөө ерөнхийдөө юм суулгана л гэж. Тэгтээ бодохдоо чи яг юу хүсэж байгаа юм? Тэгтээ ямар нэг эд материал гэхээс илүүтэйгээр яг ямар хүн байхыг хүсэж байгаа юм? Тэгэхээр яг тэр хүсэж байгаа зүйл дээрээ төвлөрч сурвал тэр чинь олон удаадаа өстой нэг ухамсаргүйгээр өөрийгөө нэг хүн эерэг зөвөр мэдэрч болно шүү дээ. Би бас нэг хийж чаддаг хүн шүү. Хичээж чаддаг хүн шүү. Үр дүн гаргадаг шүү гэ тэ. Тэгэд бас нэг юмсандаа хүн яг ингээд яамаар байгаагаа одоо юу харахыг хүсэж байгаагаа хардаг шүү дээ тий. Тэгэхээр тэр нэг юм сайн зүйлийг чи хүсэж өөрөөсөө хайх юм бол тэрийг олох л байхгүй юу? Хайгаад ивэл. Тий, олдно шүү дээ. Олдно. Тэгэнгүүт өө надад сайн байгаа юм шүү дээ гэдэг утгаараа цаашаа хөвж. Тэгэл нэг нэгээр эхэллээ шүү дээ. Тэгэхээр бодхосоо эхлэх юм шүү. Ер нь бол. Тий, бодол дээр төвлөрч гол нь яг зөв бодол дээр төвлөрч. Тэгээ бас байх юу гах. Зүгээр хоосон бодох чинь бас сонир шүү дээ, тий. Зүгээр ингээд тэрийг магадгүй мэдрэх хэрэгтэй баг. Магадгүй хүн яа тий өөрийгөө за би нэг өөдрөг үзэлтэй хүн шүүгээд тэр өөдрөг үзэлтэй үеийг тэрийг мэдрэх ч гэдэг юм уу те өөртөө ер нь тархич нэг жинхнэрээ юу хурамчаар одоо төсөөл яаж байгааг гэдгийг мэдхгүйгээр ажиллаж идэг гэдэг байхгүй. Тий. Тэгэхээр тэрийгээ ч гэсэн зүгээр хэрэгтэй тохиолдолд хуураад тий. Зөв хуурах нь биш хамгийн гол нь яг учир зүггүй яагаад байхгүй тий. За ерөнхийдөө л тийм байна. За чиний нөгөө нэг гоё төгсгөлийн үг төгсөв. Яг бас нэг ингэ хэлчих хүмүүс. Битээр болохоор ингээд нэг бүр амар ингээд мэддэг болохоор биш. Зүгээр яг сэдв энэ сэдвүүдээр зүгээр ер нь яг энэ үедээ юу ойлгож байна те. Бас ямар яг энэ мөчтөө ямар санаанууд төрж байна. Тэрийг ямар нэгэн тийм маскгүйгээр чөлөөтэй яриа те. Гэхдээ чөлөөтэй ч яг үнэндээ яг ярьж чадсангүй л чадсангүй тийм. Гэхдээ яг зүгээр ингээд гоё яриа. Тэгэд битээр ярианаас авах юм уу аваад гайх ч юм байхгүй тий. За наадах юм байна. Энийг хасчаараа. Хасах нь өөртөө. Тэгээд
За тэгээд дараагийн бас сонирхолтой сэдвүүдийг өндөө тэгээд ярина. Тэгээд маш зүгээр яг ингийн чөлөөтэй ярилцаал явна. Нэг тэгэл амар бэлдээд мундаг мэддэг ингээд яах вэ зүгээр яг тэр үеийнхээ яваар л яриад явна. Тэгээд бас та бас ямар шүү сэдвийг бас ямар сонсомоор байна ч гэдэг юм бас коммент дээр бичиж болно шүү. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.